Жек Лондоны зохиол Саран хөндөй. 8 дугаар хэсэг. Юу вэ Берт? Яах гэж ингэтлээ их угаав вэ? Гэж Мэри чанга дуугаар зэмлэв. Тэд Варнумын рестораны тусгай нэг өрөөнд дөрвөлсөв. Саксонд хэтэрхий хэнцэр санагдсан тэр оройн хурмын тачирхан будаалга төдгөн дуусах үед Берт энд шилэн 50 цент байсан Калифорни улаан дарс байрсаар босч үг хэлхийг хүсв. Нүүр нь улааж нүдэн жигтэйхэн гялалзсан. Над дээр ирэхээс өмнө уучсан байсныг чинь би мэдэж байна гэж Мэри хэлэхэд цаадах нь мэдхэж. Хайр тэмэн чи энд дүүрч байна. Нүдэ ойлгохтойх нэгэд хар. Бертрам өнөөдөр дээд зэрэгээрээ байна гэд хуучин найзынхаа гарыг барихаар босож. Бил найз минь Мотра наашин чи нэгэн технэртэй болж гэрээ мухар сагтдаг хүн болох учраас одоо би чамд сайн сайхныг өрөөгөөд салах ёс гүйцэтгэх хэрэгтэй байна. Одоо чамд залуу харчуултаа зугаалж явах хэрэгцээ алга. Биян хайрлаж, элдвийн ослоос болгоомжилж, барилгын хоршоололд орох, хайрлцан туслах кас, оршуулгын товчооныг гишүүн болох ёстой. Гэхэд Мэри үгийн тасалж. Берт, чи болооч. Хормон дээр оршуулгын тухай ярьдаг юм уу? Ич зовхыг мэдгүй яасаа чи юм гэв. Бол доо Мэри минь хазарч бай. Тийм юм ярих хэрэггүй. Би одоо юу болсноо хэлээ. Чиний хэлж байгаагаас огтөр юм байхгүй юу? Байж. Би оршуулгын товчоо гэж хэлсэн гэж юу? Тийм үү? Ийм баяртай үед тийм юм ярьж урам хуглах гэж бодоогүй шүү. Харин ч Бертийн ингэж бодлон мөнгөнөж байгааг Мэри хараад урам нь хугар бололтой толгоос өгсрөв. Цаатах нь үүнийг хараад улам аазгаа нь хөдөлж. Яагаад би тийм юм ярьснаа одоо хэлээ л дээ. Яагаад гэвэл чи найз минь цог золбоотой хөөрхөн хүүхэнтэй суулаа. Залуучууд наад хүүхэнд чинь сүйд болдог юм. Тэгээд тэд одоо хөөцөлдөд амар заяа үзүүлэхгүй бол бил минь чи яах вэ? Чамд чамлалтгүй их ажил гарна. Тэднийг бүгдийг оршуулахад оршуулгын товчоо хэрэгтэй болох юм биш үү? Миний хэр бол хэрэг болно. Бүсгүйчүүдийн талаар чиний шилж олсон авиасыг л магтах гэсэн юм шүү дээ. Тэгтэл Мэри саад боллоо. Берт биелийг гялалцсан нүдэрээ энэ эмсэглэн ширтэн. Хэн намайг мал болтлоо уусан гэж байгаа юм? Тэр дэмэ. Би юм бүхнийг нэгд нэгэнгүй сайн мэдэж байна. Харж ч байна. Хуучин найз биелийг харж байна. Хоёр биел надад харагдахгүй. Төрлөхөөсөө хоёр нүүртэн байж үзээгүй хүн. Бил найз минь. Одоо би чамайг эхнэрийн гарт орлоо гэж бодхоос гансарч байна. Нэр шүү гансарч байна гэд үгээ таслан Мэри рүү эргэж. Хөөшөө минь битгий уурал. Би юу ярьж байгаагаа өөрөө мэддэхтэйгэн байна. Миний өвөг муж улсдаа сенатч болж өглөөнөөс үдшийн бүрий болтол хүн хартай сайхан ярилцаж чаддаг байсан хүн. Би ч гэсэн. Бэлмэн чамайг би үгүйлэн да. Нэр үгүйлэн гэд Мэри рүү игдэвтэй харав. Тэгснэ. Чамайг хэчнэн жаргалтай болсныг би мэдэж байна л та. Мэдэхгүй гэж бодож байна уу? Чи ухаантай хүн. Үгэнд минь этэг. Энэ эмэгтэй жүүдийг чөтгөр бүгдийг нь алгадаг. Чи зөв хэлжээ. Цаашаа энэ янза бүү алдаараа. Гэлэхгүй яах юм бэ найз минь? За алив тоолгоё. Бил хундах тоолгоё. Чи могикан зөрөгтэй ир. Хань чинч ялгаагүй. Эрүүл мэндийн чин төлөө та хоёрын төлөө та хоёрын ирээдүйд дуу хатаан төрөх үрсий чин төлөө энэ хундахыг тогтооё. Та хоёрыг бурхан өршөөх болтугай гэд аягтайгаа ганц амьсгаагаар хөнтрөөд сандал дээр лагхийн сууж залуу хосыг цоригтол ширтэж удалгүй нулимс асгаруулв. Мэри гарыг нь барьж аяархан илгэд Берт бүр уйран бурхан минь хамгийн сайн найзаасаа хагцж байна.
Ер нь харамсаад уйлахад яадах юм. Нэгэнт өнгөрсөн юм хэрэгүүлж болдоггүй. Хэзээч болдоггүй. Урд нь биелтэй хамт өнгөрөөж байсан баярт өдрүүдээ урдын явдлуу там ботоод одоо Саксон та гараас нь зуурч хаад хамт байгааг чинь бодхоос танд дургүй хөрмөгч юм шиг. Саксон ялдамхын нэмсэглэж Берт минь битгий гутар. Мэри та хоёр ч гэсэн гар гараас бариад цоож байна шүү дээ. Гэхэд Мэри энэ дандаа ингэж гонгох гэт байдаг юм гэж эрс хэлэх боловч толгойтой үсийг нь инхрээлэн илбээд Берт минь битгий гутар. Одоо чиний хэлсэн гайхалтай сайхан үгийн хариуд би л юу хэлэхин сонсъё гэв. Берт дахин нэг аяг даар сууж зоргоо чангаллаа. Яраарэ би л одоо чиний хэлж шүү. Би ярьж чаддгүй хүн шүү дээ. Энэ хоёртой юу гэж хэлэх вүлээ Саксон? Бид хоёр жаргалтай байна гэлтэй биш. Тэртээ дэргүй энэ хоёр маань мэдж байгаа. Сайнны хүсэн өрөөсөнд нь талархаад мөн сайн сайхны хүсэлтэй. Бид хоёр ямагт жаргалтай явна. Дөрвөлээ хизээ сайхан найз явъя. Дараагийн сайн өдөр манайхаар ирж өдрийн зог бариарай. Пайн гудамж 507. Харин Мэри чи хагас сайнны орой ирмээр санагдвал ирээд манай зочны өрөөнд унтаж болно шүү гэж хэлэлтэй. Чи надаас илүү хэлчихлээ гэж би налгадашаад. Сайн байна Саксон минь. Чиний хэлсэн дээр нэмэх юм юу байх вэ? Тун ялимгүй юм, жаах юм нэмий гэлээ. Би л гартаа дарс барин бослоо. Өтгөн хар хөмсөг сормосныхаа нөлөөнд нүдэн цэнхэр юм шиг харагдаж, цайвар арьс үснийх нь өнгө бүрч сайхан харагдана. Өөгөө толгор хацар нь ялимгүй улаа ботрно. Энэ бол уусан хоёр аяг дарс нас биш. Угаас би ирүүл хиймартан шинж юм. Тэнхээтэй бол тэнхээтэй, царайлаг бол царайлаг, хувцхунраа өөртөө тааруулж цэвэрхэн өмсдөг ийм залууг нөхрөө гэж бодхоос бас өөрийнхөө үцгэлэнгоо сэтгэл сүжрээ хувьдастайг бодхоос Саксон дотроо бахархна. Берт Мэри хоёр минь бид хоёрын хурмын будаалга дээр ирж сайн сайхныг өрөөж байгаад чин зүрхнийхээ угаас баярлаж та хоёртоо та хоёрын бодож байгаагаас ч илүү сайн сайхныг өрөө. Саксон бид хоёр аягны хариу өдөртөө агтны хариу жилдээ гэдэг зүүрүүгийг бодож та хоёрын хурмын үдэшлэг дээр очих өдрийг саатан хүлээж байна. Хэрв та хоёр сайн өдөр манайхаар ирвэл илүү өрөө маань та хоёрын мэдээлт гэж мэдээр. Сул өрөөг дэмий хадгалах хэрэг юу вүлээ? Та хоёр юу гэж бодож байна? Би л минь таныг ийм юм хэлнэ гэж би ерөөсө бодоогүй. Үг хэлэхдээ та Бертээс ч дор байна гэсэн ч яах вэ гэж Мэри чангаар хэлв. Мэри гинэт нулимс мэлмрүүлэн уйллаа. Хоолой чичирч эхэлснэ таг болов. Тэгснэ инээмсэглэн Берт рүү ирэхэд цаатхан тэрч өвөр дээрээ суулглаа. Дөрвөл ресторанаас гараад 8 дугаар гудамж Бродвейгаар явдаг Таранбайн буудал дээр ирэв. Берт бийл хоёр бие биенээсээ баахан гэрвшин дуугүй байхад Мэри Саксоныг инхрийлэн тэрч "Зүгээр дээ найз минь, чи битгий аа. Энэ ертөнцийн бүх эмэгтэйчүүдийг бодоод үзэлтэй" гэж хивнэ. Үйлчлэгч хонх дуугархад манай дөрвөн хос салж явахдаа бие биендээ сайн сайхныг өрөөсөн үгийг харилцсан яаруу санд руу хэлж байлаа. Таранбай хөдөлгөд Берт "Чи бол Могикан ир, эхнэр чинь Могикан эмэгтэй" гэж хашгирав. "Миний хэлснийг битгий мартаарай" гэж Мэри Саксонд сануулв. Таранбай 7 дугаар Пайн гудамжны уулзуур дээр зогсов. Энэ бол эцсийн буудал. Тэндээс хоёрхан хороолол яваад гэртээ хөрч бийл довжаан дээрээ гарууд халааснасаа төлхөрэн гаргав. Бийл цоожоо онгоолгох зуур "Үнэхээр сайхна. Чи бит хоёроос өөр хэн ч байхгүй. Хоёулахна" гэв. Бийл зочныхоо өрөөнд чийдэнгээ асааж байхад Саксон малгайгаа авч байв. Бийл унтлагынхаа өрөөнд орж гэрлээ асаагаад эргэж үүдэн дээрээ зогслоо. Саксон малгайныхаа сүлбээрээр оролдон бас л ичид зовсон байдалтай байхдаа биелийг хулгайнуудээр харав. Бийл түнд гараа өгч "За" гэв. Саксон дэрэгдэн очлоо. Саксоныг тэрхэд биеийн чичирчвэг бийл мэдрэнэ. Хөрмийн маргааш орой бийл ажилласаа буцаж ирэхэд Саксон түүнийг үүдэн дээрээ тосов. Хоёул үнсэлдэн хөдлөлтсөөр зочныхоо өрөөгөр дамжин галтгоороо орохын өмнө бийл зогсож сэтгэл их л хангалуун янзтай үнэртснэ.
Саксон минь, манайхаас ямар сайхан үнэр ханхлан уу? Ганц кофений үнэр биш, хажуугаар нь бас өөр юм үнэртэж байна. Өрөө бүхнээр маань жигтэйхэн сайхан үнэр ханхалж байна. Яг тийм юмных гэж хэлж чадахгүй шүү гэв. Бийлийг нүүр гараа угаах хооронд Саксон цахилгаан зуухан дээрээ хайрвал тавга тавилаа. Бийл гараа арчин эхнэрээ ажиглах зуур хайрвалын тавган дээр давтаж харсан мах хийхэд нь баярлан цаашааж. Чимийн улайсан хайрвал дээр нүдсэн мах тосгүй хайрхыг хаан сурав. Энэ бол хамгийн сайн арга. Гэтэл эмэгтэйчүүд яагаад ч юм ийм арга хэрэгэлдэггүй юм гэлээ. Саксон өөр нэг хайрвалын тавгийн тагийг сөхөж сайхан үнэртэй бас нэг хоолыг хутхан эргүүлэхэд Бийл араас нь очиж хоёр сугаар нь гараа оруулан цээжээр нь тэрч хацраа хацарт нь хүргэх гэж толгоогоо мөрөн дээр нь тавив. Ээж маань сонгонтой төмс шаарддаг байсан юм. Хичнээн сайхан болдог гэж үнэр нэхэн сайхныг яа. Бийл гараас улуулахад хацрыг нь инхрээлийн шүргэлээ. Тэр тэсгэлгүй дахин тэврэв. Үсийг нь үнсэж үнэрийг авчвыг Саксон мэдэрч байлаа. Чамаас минь ямар сайхан үнэр ханхлан вэ? Тансаг үнэртэй эмэгтэй гэж хүмүүсийн ярихыг сонсоод жохом юу байдгийг мэдэхгүй явжээ. Одоо л ойлголоо. Ийм тансаг сайхан үнэртэй хүүхнийг ер үзээгүй. Бийл үгээр хэлэмгүй аз жаргалтай байв. Унтлагынхаа өрөөнд орж үсээ самнаж эргэж ирээд жижигхэн ширээний ард эхнэрийнхээ өөдөөс харан сууж хутга сэрэ барьснаа өгөөлрөв. Эхнэртэй байх их сайхан юм. Харин эхнэртэй хүмүүсийн ярихыг сонсоод байх нэ, Саксон минь. Бид хоёр тэдэнд багсаг үлгэр жишээ болж лав чадна байх шүү. Тэдэнд ууртэж нилээд олон оноо өгчихсөн ч хожих юм байна. Нэг л юмд миний сэтгэл дундуур байна гэлээ. Саксоны нүдэнд айж гайхсан байдал агшин зур илэрхэд Бийл инээд алдаж. Юу вэ гэвэл чи бид хоёр эртхэн суудаг байж хичнээн өдөр алдсан гэж. Саксоны нүдэнд баярын очих ялалцах хагаад насан туршдаа ингэж явсгой хэмээн дотроо тангаргалж байлаа. Үдийн зогоо барьж дуусахад Саксон ширээгэн цэвэрлэж аяг тавга угаав. Бийл угаасан зүйлийг нь арчиж өгөх гэтэл Саксон цамцных нь хормоноос доош татаж сандал дээр суулгав. Баярлалаа сууж бай. Амрах хэрэгтэй. Миний юу хийхийг харж суугаад яхав тамхиа татаж суул та. Маа өнөөдрийн сонин. Би одоохон нүд ирэмхийн зургийг угаалахад дуусгачих юм. Тамхи татаад сонин уншиж суухад нь Саксон хулгайн нүдээр байн ажиж түүнийг тухтай байхад ганц юм гэрийн шахаал дутаж байна гэж бодов. Хормын дараа Бийл сүр салдан сонингоо хажуу дээш тавиад ашгүй минь гэж тэргүй би уншиж чадахгүй юм байна. Гэхэд Саксон жуумалзан яагаад нүд чилнэ гэж юу гэв. Үгүй. Нүдэнд өөр юм харагдаад болохгүй юм. Чамайг л харахгүй бол зүгээр болохгүй дэгэ. Атаахан хүмүн атаахан очлаа. Саксон галтгооны хайлчурыг усанд базаж, угаалтуураа цэвэрлэж, хормогчоон тайлаад Бийлийн дэргэд очиж нүдийг нээлжлэн үнсэв. За, одоо дээр болов уу? Яахав, жаахан л дээр боллоо. Саксон эмчилгээхэд автан хийлээ. Одоо яаж вэ? Нилээн дээрдэж байна шүү. Тэгвэл одоо бүр сайн боллоо. Тэгснэ Бийл жаахан бодос хийснэ. Энэ баруунууд жаахан өвдөж байна уу да гэв. Саксон тэр нүдийн эмчлэх зуураа гинт зочин өвдөх мэт гиншин яваалав. Яа, чи минь өвдв. Нүд минь айхтар өвдөж байна. Одоо тэр хоёр гүйцэтгэх үргэн сольж Бийл эмч Саксон өвчтөн болж хувирав. Хоёул эдгэрсэн хойноо Саксон нөхрөө зочны хооронд хөтлөн оруулж нээлттэй цонхныхоо наад талд байх нэг том сандал дээр хоёул багтан суулаа. Тэр бол тэднийд байх хамгийн үнэтэй зүйл юм. $7.50 үнэтэй түшлэгтэй сандал мэтийн зүйл Саксоны зүүдэнтэж орж байгаагүй лут эдлэл тул Саксон тэр сандлыг өдөржин харахаас санаан зовж байсан юм. Орон сэрүүнд тэнгисийн эрэг хавийн хотынхны дотрыг онгойлгох шиг болдог тэнгисийн усны таатай үнэр эдний цонхоор ханхалж эхлэв. Төмөр зам дээр уурын тэрэг уйхалж ааглан байхад Оклендийн буудал хамгаалагч хоёрын завсар хурч ирээд хурдаан сааруулах галт тэрэгнүүдийн чимээ дуулдана. Зуны үдэш гудамжинд тоглох хүүхдүүдийн дуу хоолой цангинах бөгөөд Баашингийнхаа довжаан дээр элдэв ховжив ярилцсан суух айл хөрш авгаачуулын аяархан хүүрнэлтэх нь сонстно. Иннээс илүү байр гэж яаж байх вэ? Сард $6 төлж суудаг байсан тавилгатай муу өрөөгөн бодгоос гутрах шиг болж байна.
мөн ч хугацаа дэмий алдчихтэй. Харин би тэндээс өмнө нь гараад явчихсан бол чамтай уулзахгүй байсан бол яа. Яваагүй минь аз болж гэж бодхоос л сэтгэл минь тайвшрах юм. Ганц сарын өмнө гэхтэл чамайг энэ хорвоод байдаг гэж мэдээгүй явж шүү дээ. Би л гараа дээш явуулж гарыг нь барьж илбэн ханцуундан шургуулв. Чиний арс их зөөлхөн тийм ч хүйтэн биш. Үнэхээр сайхан санагдах юм. Чи намайг мод хөргөр болох нэ гэж сагсан инээд алдав. Хоолойч нь бас цаанаа л нэг зөөлхөн дуугарх чинь хүртэл духыг минь гараараа илбэх шиг санагдаж байна. Их хачийн дуу хоолойч нь би цогцоор минь нэвч шувт сэрв татуулан өнгөрөх шиг. Яагаад тэгж вэ? Тайлбарлаж чадахгүй юм. Бөгчм халуун өдрийн дараа тэнгисийн сэвшээ салхи үлээдэг. Тийм ээ. Яг тийм сайхан салхи шиг санагдах юм. Нам дуугаар ярьж байгаа чинь Маклоногийн театрын найрал хөгжмийн, хийл хөгжмийн их шиг уянгалах зөөлөн сонсогдох шиг юм. Дуу чинь ноотны хамгийн өндөр хэмжээнд хүрнэ гэж байхгүй. Зарим эмэгтэй уурлах буюу хөөрчоодрон хашгирахад чихэн чиртэй байдаг. Гэтэл чинийх тиймгүй. Тэдний дуу хоолой элэгдсэн пянзны жахрах дуу шиг санагдана. Гэтэл чиний минь дуу хоолой сэтгэл зүрхэнд нэвтрэн сэвшээ зөөлөн салхи мэд дотрыг амраа. Сэтгэлийг дөргөн жаргаж байх юм та. Дагин бурхад гэж байдаг бол тэдэл ийм дуу хоолойтой байх ёстой гэж санагдана. Хэдэн хором чимээгүй өнгөрөв. Үгээр хэлийг ивч үг дутагдам их жаргалтай санагдахад сагсан нөхрийнхөө халимгийг илээд биетэн наалдав. Би л цааш нь ярихдаа ташуур дөнгөж хөрмөгц ором гардаг тийм хачин зөөлөн торго шиг гялалцсан үстэй сайн үлдрээ залуухангүй чи өрөвцсөн үү? Сэргэлэн, омголон, тэсвэр хатуужлаараа хамгийн их чадалтай эмнэг морноос ч илүү. Тийм мөртөө ганц шөн нэмнээгүй хонуулбал өдрөмхийн зуургүй ширэмсэн тасалтал тэмүүлэх буюу үхтлээ жилбэнтэж мэдэх сүрхий адгус байдаг юм та. Тийм адуу шиг сайхан амьтан хорвоод байхгүй. Хэлэх өөгүй гойлог биетэй, хүч тэнхээтэй, ээлдэг зөөлөн ааштай. Тийм амьтныг нэн их хайрлаж явштай. Нөгөө шилэн савыг юу гэдэг вүлээ? Маш болгоомжтой байхгүй бол хагарна гэдэг. Тэгэхээр би чинь чамтайгаа тун нямба харьцах ёстой болж байна шүү дээ. Сайн үйлдвэрийнхүү ажлын мордоос ямар ялгаатай байдгүй? Чи ч бусад хүүхнүүдээс тийм их ялгаатай. Цэвэр цусны гэж байдгийг мэдхүү? Би чинь гойлог, зан чинь омглон, тийм л төрчтэй. Чиний би ямар гэж санана? Аннет Келлер маань чиний хаач хөрөхгүй. Тэр чинь Австрали хүүхэн. Харин чи Америк. Гэхдээ бүх Америк хүүхнүүд ийм гэж юу? Чи бол тэднээс тэс өөр, тэргүүн зэрэг. Бусад хүүхэн лав ийм бишдэг. Чи өөр улс гүрнээс заларч ирсэн юм уу гэмээр. Франц хүүхэн гэлтэй. Чиний бие явах, суух, босох, зүгээр байх чинь бүгд л Франц эмэгтэй шиг. Тэрнээс ч дээр санагдана. Калифорниас гарч үзээгүй, төрсөн Оклендасаа гадуур ганц ч хонож үзээгүй би л яг л үний юм ярьжээ. Саксон бол англо-саксын сайхан модон дургасан гойлог цэцэг байж. Ер бишийн жижиг гар хөл, хамын алхан яс, уян налархаа бие хөдөлгөөн, ээлдэг зөөлөн дуу хоолой. Энэ бүхэн нь Франц Нормандчууд хүчрхэг Сакс аймгийнхантай цус холилдон үүссэн аль эрт үеийн эрлээ зодомтой эмэгтэйчүүдийн нэг гэмээр санагдуулах аж. Хувцс чинь ямар сайхан зохино гэж яг л ургасан юм шиг. Хувцсаа энээс илүү яаж тохируулах вэ гэж боддөг юм. Зураг шиг сайхан хувцалсан эмэгтэйчүүдтэй олны дотор яваа эр хүн хичнээн маадгар байдгийг чи мэдхүү. Ялангуяа залуучууд хараад би л өнөөдөр яасан сайхан хүүхэнтэй явна вэ? Дагин л гэсэн үг. Хэрэг би байсан бол ийм амьтнаас салахгүй гэж ярилцахын сонссон бол бүржих маадайн шүү дээ. Ер нь бүх талаараа л иймэрхүү. Хүнд хүчээр ажил хийж өнгөрөөсөн өдрийн дараа нойр нь хурч өгөхгүй энэ дүтлгийн газар өдөр болгон ирдэг янз янзын гоёмсох хувцсны загвар нүдэнд нь үзэгдээд зарим нь дуур алгах санаатай нэхэн санах зэрэгээр нойр хулжин байдаг байсан бол нөхрийнхөө хацарт хацраа нааж хэвдэг шиг ийм жаргалаан ботхоос ядаргаан нэг мөсөн гарах шиг болжээ. Саксон би чамд шинээр бодож олсон. Чи бол миний амьдралын аршаа. Ийм нэр олсон. Чи надаас хизээч уйдахгүй юу? Уйдхаа. Би биенийхээ төлөө төрсөн хоёр чинь юу боллоо гэж уйдах юм?
Бийл минь хоёулаа ямар хазаар уулзва. Хизээч уулзалтахгүй өнгөрч болох л байсан. Ийм азтай байх тавилантай байц шүү дээ. Нэрээ сохор хазаар таараагүй ч байж болох юм гэж Саксон бодлогошронгуй хэлв. Тийм шүү. Заавал уулзалтах тавилантай байсан хэрэг. Хоёр биенээ олох байж л дээ. Тэр хоёр үгээр хилэмгүй жаргал донд хайр сэтгэлдээ автан нам гүмийн орчимд хэсэг чимээгүй суулаа. Бийл түүнийгээ чанга тэрч чихэнд нь одоо явж унтвал яасан гэж шивгэнэв. Тэд энэ мэтэр олон үчийг өнгөрөөсөн юм. Заримдаа бүжиг кино, Орфей буюу Берлин театрт очдог. Эсвэл хотын цэцэрлэгт хүрээлэнд баасан гаригвэр тоглодог хөгжим сонсно. Зарим бүтэн сайнд өглөөнийхөө хоол ундыг аваад зугаалханд гардаг байв. Эзэн нь хунтайж ван гэдэг хоёр морь хөллөгөөтэй сүүхэ Бийлд өрдийн адил дуртаяа өгдөг байлаа. Саксон өглөө болгон сэрвэлэгтэй цагныхаа дуугаар босно. Суусан анхныхаа өдрөөс эхлэн Бийл хамт босч зуухандаа гал ноцоож бай гэжээ. Саксон түүнийг арга буюу зөвшөөрсөн боловч дараа нь унтахаас өмнө зуухандаа мод зэрэглээд орхих тул өглөө босоод чүдэн зурхал ажил үлдээгээд хоол унд болтол нөхрийгөө хэвтэж амрах боломжтой болгожээ. Эхний үед өглөөний хоол ундыг нь өгч явуулдаг байв. 7 хоног хэртэй болоод Бийл гэртээ ирж үдэлдэг байснаа сүүлдээ өглөө авч явхаас өөр аргагүй болжээ. Хотын аль хэсэгт ажилтаа байхаас шалтгаалдаг байв. Чи нөхрөө дэндүү бөөцөлж эрхлүүлж байна шүү. Уг нь чи биш, цаатах чинь чамайг бөөцөлөх ёстой гэж Мэрийн нэгэн удаа уулзахдаа хэлэхэд Саксон олохыг олж байгаа хүн шүү дээ. Ажил нь минийхээс хамаагүй хэцүү. Надад сул цаг зөндөө байх юм. Бас би түүнд их хайртай болохоор бөөцөлөөд л баймаар санагдах юм байна шүү дээ. Ер нь л тэгмээр санагдаад байдаг юм гэжээ. Саксон гэр орныхаа ажлыг туйлын ямбаа хийж байсан хэрн өдөр бүрийнхээ хийх зүйлийг хуваарлаад үзэхэд цаана нь чөлөө цаг их гарч байгааг өөрөө мэджээ. Ялангуяа Бийл өглөөнийхөө хоол ундны зүйлийг авч яваад багуудад хоол унд бэлтгэх хэрэгцээгүй болдог өдрүүдэд Саксонд чөлөөт цаг хэд хэд гардаг байв. Үйлдвэр угаалга цэвэрлэгээний газар хэдэн жил ажил хийж сурчхаад тийм чөлөө цаг гарахад дэмий суух тун эвгүй санагдана. Гэртээ ажилгүй суух хэцүү. Хуучин найз хүүхнүүд дээрээ очие гэхнэ. Тэд өдөржин ажилтай болохоор тийм бололцоо үл олдно. Айл хөршийн авгаа хүүхнүүдтэй танилцж амжаагүй. Хажуугийнхаа айлын ганцхан хөрштэй танилцж хашааны цаана наанаас хаяа хідэн үг солино. Саксоны дуртай юмны нэг нь усанд орох байсан бөгөөд энэ бололцоог хамтлан эдэлдэг болов. Асрах газар болон Сарагийн дэргэд байхдаа 7 хоногт нэг л удаа ордог байж. Том болсон хойноо бие байн угаахыг хүсэх боловч Сара анхандаа доогддог байсан бол сүүлдээ уурладаг байв. Сара бям гарагтал усанд орох заншилтай байсан үед өсөж торимсон хүн болохоор Саксоныг 7 хоног хөрөлгүй орох гэхээр дими дээгүр зан ариун цэвэрч байдлыг минь чамлаж доромжилсан хэрэг гэж зөвөцөхөөс гадна түлээ гарцдах бас альчуур угаах илүү ажил нэмж байна гэж үздэг байв. Харин эдүгээ Саксонд өдрийн зуух, угаах альчуур, савн онгоц бэлэн бас дургүйц хүнгүй учир өдөр болгон усанд орж жаргалан эдлэх болов. Тэгтээ юм угаадаг том гадраа онгоц болгон ашиглана. Тэр том гадраа гал зуухныхаа шалан дээр тавьж хувингаар ус зөөж хийж байж орох боловч энэ бол туйлын таатай зүйл бөгөөд ийм бололцоог 24 нас хүрсэн хойноо олжээ. Хөрш авгаан нэг удаа усанд орохын хамгийн сайхан аргыг санаандгүй зааж өгчээ. Усанда наша тэрийн спирт хэд тусааж бай гэж хамгийн амархан зүйлийг хэлж өгөв. Саксон урд нь ийм юм огт сонсоогүй байж. Ер нь Саксон тэр хачин авгаагаас өөр маш олон зүйл мэдэж авах учиртай байжээ. Нэг удаа Саксон угаасан хөхөвч хэдэн нэмгэн дотор хувцаа хашаандах эзэнтэй үлгэж байх зур тэр авгаатай нэлээд ойр танилцжээ. Авгаа дотоожныхоо хэрсгийг тохиолдон зогсож Саксоны нүдийг харуулдаж байгаад толгойд өгөв. Тэгж дохихдоо Саксонд өөрт нь гэхээс илүү нэмгэн дотор хувцсанд нь илүү зориулж байх мэт санагджээ. Та хүнтэй саяхан суугаа юу? Тийм байхын гэж авгаа асуугаад намайг хийгэн савгай гэдэг. Гэвч би өөрийгөө Мерседес гэж хэлэх дуртай гэв. Намайг Робертс гэдэг гэж Саксон хариу хэлэхдээ ийм шин нэр зүөх болсондоо сэтгэл нь их хөөрөн миний нэр Саксон гэлээ. Янки хүн гэхэд хачин нэр байна. Би Янки хүн биш, Калифорни хүн шүү.
Аа гэж хийгийн савга дууалдаад та бид хоёр Америкт байгаа гэдгээ мартчихж. Бусад оронд Америк хүн болгоныг Янки гэдэг юм. Та тэгээд сайхан айлгэр болсон биз дээ. Саксон баяртайгаар сүр салдан толгойд өглөө. Мерседес авгаа сүр салдан та чи яах вэ? Аз жаргалтай яваад залуу хүн. Би танд галзуу мэд татаархад бэлэн байна. Өмнө чинь бүх амьдрал байна. Та ямар ч хэрийг хөөрхөн дөнгөд байж чадна. Гэвч та өөрийнхөө жаргалыг ч ойлгож чадахгүй байгаа да. Ер нь ойлгодог эмэгтэй гэж ганц ч байдаггүй юм. Хэзээ хойно өнгөрсөн хойно л ойлгодог юм. Саксон ийм үг сонсоод зовж гайхсан боловч би өөрийгөө хамгийн их аз жаргалтай хүн гэж боддог. Миний нөхөр хорвоо дээр хамгийн сайн хүн гэв. Хийгийн савга дахин шүүр салдаад ярианыхаа сэдвийг өөрчлөн өлгөөстөө дотуур хувцс руу дохиж та сайхан юмд дуртай хүн хандашгүй байна. Энэ чинь том магтууштай. Залуу эмэгтэй хүн чин гэхэл хэрэгтэй. Энэ чинь эрчүүдийг өргөдөх сайхан өгөөш. Альва давуу мэтээс хэргийн тэн хагас нь шийдэгддэг юм чинь. Тэм ямар ирчүүлэг эхлээд эзлэн авдаг. Дараа нь тогтоон барьдаг. Та нөхөртөөгөө үрд хамт байхын тулд нэг ямар торгоож байх хэрэгтэй. Тийм шүү. Мерседес авгаа цааш нь эр хүний хайр гэдэг чинь хачин зүйлтэй. Нөхрөө хагархаа хингэр гэж боддгоор эмэгтэй хүн бүхэн алдаа хийдэг юм. Чухам эрчүүдийг мэддэггүй гайгаар ихэнх эмэгтэй хүн золгүй болдог мөртөө эр хүнийг мэдхэл мэднэ гэж итгэсээр явдаг юм. Хай хөөрхи. Мөнчиг тэнэг амтан та. Бяцхан эмэгтэй. Та насан турш нөхрийнхөө хайрыг хүртэж явна гэж найдаж байгаа хүн шивдэ. Эрчүүдийн сэтгэл зүрхний айлма даран шингч өөрсдийг нь ч мэдэж байна гэж бодоод бүгд л ингэж ярьдаг юм да. Гэтэл ингэснээс Литл Люзианы суглааны гол хонжоврыг хожих хамаагүй амархан гэж мэдээрэй. Хөөрхи залуу эмэгтэйчүүд хийсэн алдаагаа дэндүү хожоо мэдсэн байдгийн да. Харин та бол зөв эхэлжээ. Би ямагтууд нь татаж гоо сайхан хувцс өмсөж бай. Нөхрөө юугаар олж авсан түүгээрээ барих хэрэгтэй. Гэвч ингээд дуусах юм огт биш. Би хэзээ нэгэн цагт танд ярьж өгөмц. Миний ярих юмыг мэдэж авах хүсэлтэй хүн тунцэн байдаг. Ойлгох нь ч өдрийн од шиг байдаг нь харамсалтай. Саксон гэдэг чинь хүчрхэг сайхан нэр юм. Харин танд таараагүй нэр байна. Та намайг өөрийгөө судалчихж гэж бүү бодоорой. Та Франц цусны хүүхэн л байж таарна. Танд Франц хүний нэг гарцаагүй шинж байна. Эхнэрийн зөв сонгож явсанд баяр хүргэж байна гэж Роберт Суайт хэлээрэ. Манайхаар нэг зочлоор Дэмий орлоо гэж амаа барихгүй л байх шүү. Би танд хэлж сургах юм их байна. Оройн цагаар байвал бүр сайн. Манай нөхөр төмөр замын өртөнд манаач хийгээд өдөрт нь оройн авдаг хүн. Одоо ч унтжил байна гэв. Саксон элдв зөөлийг бодсоор гэртээ эргэж оров. Агам зуны халуун наранд түлэгдэж өнгө алдсан мэт нүртэй дотоод сэтгэлд нь ямар нэг унтрашгүй дөлтөй гялалцсан дүрлгэр нүдтэй тэр туранхай авгаа ер бишийн хүмэд санагдана. Нас гэвэл 50-60-ын хооронд явах хөгш юм. Залууд нь хэрээний дал шиг хавхар байсан үсэнд нь цагаан ус энд тэндгүй судалтна. Хэл ярианых нь цэвэр цэгцдэг Саксон онцгой гайхна. Түүн шиг тийм сайхан яриатай хүнийг ер үзээгүй байж. Харин хийгийн савга Америк хүн биш байж. Тийм атлаа англиар ямарч этгээд аялахгүй ярина. Хэл ярианд нь гадаад хэлний өчөөхөн төдий аялга мэддэхгүй даанч цэвэрхэн ярьж байв. Саксон тэр авгаатай танилцж тийм юм ярьснаа нөхөртөө хэлэхэд бэл хийгийн савга гэдэг чинь тийм хүн юм бэ? Нөхөр нь шөнийн манаач гаргүй хүн. Хоёул сонин улс.
Тэр авгаагаас айдаг хүмүүс ч байдгийн. Зарим Ирланд чагванц даагонор түүнийг илбж илбтэйгээд холоор явдаг гэнлээ. Бертл надад ярьсан юм. Хэн нэгэн хүний нүүр юм уу аль нэг юм тэр авгаад муухай санагдаж уурын хөргөл анц харав тал цаад хүн патхитл унаад дороо өгчихдэг гэж зарим хүн бүр итгэжсэн байдгийн. Манай адуучдын нэг чимэдэндээ 5 дугаар гудамжны цаадах болон суудаг Хендерсон хэлэхдээ тэр авгааг ямар тач зүгээргүй хүнтэй гэсэн шүү. Саксон шин танилаа өмөрөх санаатай. Хэн мэдэх зүгээргүй байж болох юм. Гэхдээ намайг чамшгил Франц эмэгтэйтэй адил Америк хүүхэн биш байна гэж байна лээ. Гэхэд би л тийм бол тэр авгааг би хүндэлж байна шүү. Ямар ч болтугай бүнд өрн зүгээр гэсэн үг гэлээ. Англиар яг л сургуулийн багш хүн шиг жигтэйхэн зөв ярих юм. Ээж маань тэгж ярьдаг байсан шиг санагдана. Их боловсралтай хүн байх. Чамд таалагдсан бол эргэлзэх хэрэггүй. Эхнэрээ зөв сонгосон тань баяр хүргээрэй гэсэн. Таны нөхөр гоо сайхныг сайн ойлгодог хүн юм гэсэн гэж Саксон инэв. Тийм үү? Тэгвэл миний өмнөөс чин зүрхний баяр хүргээрэй. Сайн юмыг үнэлж чаддаг хүн шиг байна. Чамд ч гэсэн сайн нөхөртэй болсон баяр хүргэсэн байвал зохих байж таа гэлээ. 8 дугаар хэсэг төгсөв.